За тэгээд энэхүү компанийн засаглалын хөгжлийн төв олон улсын санхүүгийн корпорациас бол хамтран зохион байгуулж байгаа. Энэхүү одоо семинарт бас хүрэлцэн ирж та бүхэндээ ярилцаж байгаадаа бас их баяртай байна. Ийм төрлийн одоо уулзалт ярилцлагуудыг бол дэлхийн олон орнуудад болж зохион байгуулж байгаа. Тэгэхээр ийм ярилцлагын бас нэгийг одоо бас өнөөдөр ингээ Улаанбаатар хотод ингэж зохион байгуулж байгаа нь бол маш их баярлалтай ийм одоо үйл явдал болж байна. За тэгээд компанийн засаглал гэдэг бол ерөөсөө Монголын хувьд бол шинэ юм бол биш ээ. Тэгээд яагаад гэдгийг танд тайлбарлаж өгье. За тэгээд Монголын түүхийг бол та бүхэн мэдж байгаа. За Монголын түүхэнд бол Монгол улс бол дэлхийд хааж байгаагүй хамгийн том одоо эзэнт гүрнийг байгуулсан ийм түүхтэй улс. За тэгээд Аз Европыг дамжсан ийм том одоо эзэнт гүрнийг байгуулсан. За тэгээд энэ Аз Европыг одоо дамжсан ийм одоо эзэнт гүрнийг одоо байгуулахдаа зөвхөн л одоо эзлэн төрөнгийлээд ингээ бүх улс орнуудыг эзлээд авсан юм биш. Эзэлж авсныхаа дараа бол тэнцэнэ оршин тогтнож тэр одоо тийм эзэлж авсан тэр одоо газар нутгаа доор хаяж одоо 200-ны турш болов засгалсан байгаа. За тэгээд энэ 200-ны турш бол эзэнт гүрнийг ингээд засаглаад ингээд авч явна гэдэг бол энэ бол цэвэр сайн засаглал байсныг бол харуулж байгаамаа гэж байна. Яг гэвэл энэ засаглалын хүрээнд гэх юм бол хүмүүс өөрсдөө хаана байх ёстой, юу хийх ёстой, хинд одоо эргүүлээ тайлагнах, репорт хийх ёстой гэдэг тэр бүхнээ одоо мэддэг. Яг тийм хэмжээгээрээ бол бас тийм одоо засаглалын сүлжээ тогтчихсон. Одоо бидний одоо iPhone ийм янз бүрийн одоо ийм одоо өндөр технологи байхгүй ч гэсэн ямар нэгэн байдлаар одоо сүлжээ тогтцсон, ил тод байдал бий болчихсон. Ийм засаглал бий болсон байсан учраас бол энэ тийм ээ одоо эзэнт улс гүрэн бол ингэж оршин тогтнод байсан юм аа гэж. Хамгийн гол нь бол бид нар яг тэр үе засаглал ямар байсан бэ гэдгийг бол өнөөдөр бол бас хэлж чадахгүй. Гэхдээ тэр хүмүүс ямар ч байсан хоорондоо харилцаад, ярилцаад хэн хаана хизээ юу хийх ёстой, хэнд тайлбарлах ёстой вэ гэдгийг бол бүрэн мэдэж байсан байна. За тэгэхээр өнөөдрийн энэ байдлаас ингээ харах юм бол бид нэр ерөөсөө засаглал гэдгийг бол шинээр хийх биш. Харин тэр өнгөрсөн түүхэнд байсан тэр засаглалыг яаж бид нар одоо өнөөдрийнхөө нөхцөл байдалд ингэж тохируулаад ингэж тохируулж одоо засаглалыг бий болгох вэ? Миний бодлоор бол яг тэр тухайн үед одоо хэрэгжүүлж байсан тийм ээ эзэнт гүрний үед хэрэгжүүлж байсан тэр засаглалын зарчим бол өнөөдрийг хүртэл бол бас бидний авч хэрэглэж болох ийм одоо зарчим юм аа гэж ингэж хэлмээр байна. За тэгээд бэлэгцэн дээр бол миний товч танилцуулгыг бол та бүхэнд харуулж байна. За тэгэхээр энэ дээр бол би анх карьераа бол банкны салбараас эхэлж банкнд одоо нэлээд тодорхой хугацаагаар ажиллаж ирснийг бол та бүхэн харж байгаа. За банкнд ажиллаж ирсныхаа дараа бол би бас нэлээд өөр одоо Лондон, Нью-Йорк гэсэн ийм одоо бусад улс орнуудад ингэж ажиллаж агаад Франкфуртод одоо эргээд DWS буюу энэ одоо хамтын сангийн менежерүүдийн холбоо гэх юм уу хамтын сангийн энэ менежментийн энэ одоо нийгэмлэгт бол ирж ажилласан байгаа. За энэ нийгэмлэг бол Германд одоо томд ордог Европт томд ордог ийм нийгэмлэг байгаа. За манай энэ нийгэмлэгийн нэг харилцагчийн одоо санхүүгийн тийм ээ одоо хэмжээ гэхтэл 4 саяар доотлон тий 4 сая одоо еврогийн хэмжээтэй. Тэгээд нийт одоо нийгэмлэгийн одоо хариуцаж ажиллаж байсан санхүүгийн хүрээ бол ойролцоогоор 500-аас 600 сая 600 тэрбум одоо энэ еврогийн ийм одоо санхүүтэй ийм одоо байгууллагад ажиллаж байлаа. За одоогийн байдлаар гэх юм бол би энэ Лейпциг хотын Германы Лейпциг хотын HHL гэдэг энэ их сургуульд бол багшилж байгаа. За энэ дээр бол маш одоо хамгийн Германы бол хамгийн анх одоо байгуулагдсан 1899 онд байгуулагдсан ийм одоо сургууль байгаа. Эндээс бол бас оюутнууд өнөөдөр энэ дээрээ бас энэ үйл ажиллагаанд оролцож байгаад бол баяртай байна гэж байна. За энэс гадна гэх юм бол би бас энэ тэрнээс гадна бол би энэ олон улсын санхүүгийн корпорацийн энэ хувийн хвшлийн салбар зөвлөгөө өгдөг ийм зөвлөхүүдийн одоо багт бол орж ажилладаг байгаа гэж байна. Бидний одоо үйл ажиллагааны гол зарчим бол про боно буюу ямар нэгэн одоо төлбөргүйгээр энэ хөгжиж байгаа орнуудын шинээр одоо зах зээл шийдэж байгаа энэ орнуудын эдийн засагт бол бид нар ялангуяа одоо компанийн засаглалын чиглэлээр бол бид нар одоо зөвлөгөө өгдөг байгаа. Тэгээд бидний одоо энэ өгч байгаа зөвлөгөө бол ерөнхийдөө бол энэ хөгжиж байгаа орнуудад шин санаа, бусад орны туршлага ямар одоо чиг хандлага байдаг вэ гэдэг ийм мэдээллийг л авчирч байгаа болохоос биш
бид бол ингэж хийх ёстой, та нар ингэх ёстой гэсэн ийм зөвлөгөөг бол өгдөггүй. Бидний өгсөн тэр санаа, санаачлаг, туршлага тийм ээ энэ бүх зүйл дээр бол үндэслээд тэр тухайн орны хүмүүс тухайлбал та бүхэн бол тэр санаанаас санаа аваад бид яаж одоо Монголд хэрэгжүүлж болох вэ? Ямар аргаар хэрэгжүүлж болох вэ гэдэг энэ байдлыг бол та нар хэрэгжүүлэх одоо ёстой юм аа. За тэгээд засаглалын талаар тодорхойл засаглалын талаар бол та бүхэн тодорхой ойлголттой байгаа гэж ингэж ойлгож байгаа. За тэгээд энэ засаглалын хувьд ерөөсөө хоёр чухал зүйл байгаа. За нэгдүгээрт нь бол маш их одоо итгэлтэй байх тийм ээ great confidence гэсэн тийм маш их одоо итгэлтэй байх. За хоёрдугаарт нь integrity буюу тэр нэгдвэл байдал гэдэг дээр бол бид бүхэн анхаарах хэрэгтэй юм аа. Энэ хоёр зүйл байж иж тэр одоо компани байна уу эсвэл тэр улс үндэстэн өөрөө байна уу тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг татах хөрөнгөнд одоо хүрч чадах тэр боломж нь бол гарч ирнэ. Ингэснээрээ бол тэр одоо компани тэр улс орны хувьд цаашдын ирээдүйх нь одоо хувь заяа тийм ээ ирээдүйх нь хөгжил бол цаашаагаа ингэж одоо сайн сайхан хөгжиж явах ийм үндэс суурь бол тавигдж байгаа юм аа. Тэгээд саяны одоо бидний одоо тэр бүрэн одоо итгэлтэй байх гэдэг энэ зарчим бол зөвхөн хөрөнгө оруулагчдад одоо зориулж хэлсэн ийм зүйл бол бас биш юм аа. Энэ нь бол ерөөсөө бүх хүмүүст одоо хамаатай. Тэр тухайн одоо байгууллагын ажилтан байна уу? Эсвэл одоо тухайн байгууллагын одоо барааг худалдаж авч байгаа хүн байна уу? Эсвэл тухайн одоо байгууллагын хувьд одоо тийм ээ машин одоо техник дээр зогсоод ажиллаж байгаа хүн байна уу? Эсвэл одоо нийт хүн ам тийм ээ олон нийт байна уу? Энэ бүх зүйлээс энэ бүх хүмүүс л одоо бүгдээрээ одоо great confidence буюу одоо энэ итгэлтэй өөрөө өөртөө тийм ээ ийм бүрэн одоо итгэлтэй байх хэрэгтэй юм аа. За хууль эрх зүйн талаас нь бол бид нар улс орныг бол авч үзэх хэрэгтэй байгаа. За энэ дээр бол хууль эрх зүйн талаас нь одоо тодорхой хууль, тогтоомж, дүрм, журам гэсэн энэ зүйлүүдийг бол бид хүн харж байгаа. За тэгээд Монгол улсын хувьд гэх юм бол олон улсын санхүүгийн корпорац, мөн түүнчлэн одоо компани засаглалын хөгжлийн төв гэсэн эдгээр байгууллагуудын одоо тусламж дэмжлэг оролцоотойгоор бол хууль гарсан байгаа. За мөн түүнчлэн бол онооны систем буюу одоо scorecard тийм ээ онооны системийг бол бас нэвтрүүлсэн байгаа. За тэгэхээр энэ хууль тогтоомжийн хувьд бол мэдээж энэ бол бүх одоо үйл ажиллагааны засаглалын одоо үйл ажиллагааны суурь үндэс нь бол болж байгаа. Гэхдээ нэг зүйлийг анхаарахад бол ялангуяа хөгжиж байгаа орнууд ялангуяа одоо шинээр гарч ирж байгаа зах зээлийн хувьд гэх юм бол хууль тогтоомж бол ерөөсөө хэрэгжидэггүй. Хууль тогтоомж нь байгаа мөртлөө тэрийг бол хэрэгжидэггүй ийм тал бол байгаа. Тэгэхээр нэгэнд хэрэгжидэггүй учраас бол би яагаад энийг заавал өөрийнхөө үйл ажиллагаанд авч ашиглах ёстой юм бэ гэдэг ийм ойлголтууд бол компаниудад бол ихэвчлэн гарч байгаа. Тэгэхээр үүнтэй холбогдуулаад бол энэ засгийн газрын буюу одоо төрийн холбогдох байгууллагууд энэ хэрэгжилтэнд анхаарлаа тавьж энэ хэрэгжилтийг энэ хууль тогтоомжийг одоо заавал хэрэгжүүлэхэд хүчин чармаалтаа гаргах ёстой. Жишээлбэл Монгол улсын хувьд гэх юм бол энэ асуудлууд дээр одоо Монгол банк, эсвэл санхүүгийн зохицуулах хороо, эсвэл манай нөгөө хөрөнгийн бирж тийм энэ байгууллагуудын зүгээс яг enforcement гэж хэлээд байгаа тийм ээ одоо хуулийг хэрэгжүүлнэ гэсэн энэ том үгийг ерөөсөө бодит байдал болгох шаардлагатай байна. За тэгээ хамгийн гол нь бол энэ чиглэлээр энэ холбогдох байгууллагууд бол хамтарч ажиллахдаа бас тэрхүү одоо үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай тэр санхүүгийн их усрын нь бол бас байх ёстой юм аа. Ингэж тэр байгууллагуудын хийх ёстой, бүрдэх ёстой, хэрэгжүүлэх ёстой тэр зүйлүүдийг бол заавал хэрэгжүүлэх ийм нөхцөл байдлыг бол үүсгэнэ. Тэгэхгүйгээр хэрвээ тэрэн дээр одоо ямар нэгэн хяналт байхгүй, ямар нэгэн одоо хэрэгжүүлэх одоо ийм тийм ээ одоо шахалт байхгүй бол эдгээр компаниуд бол зүгээр яг би хэрэгжүүлж болох юм хэрэглэхгүй бол яг намайг хийж шалахгүй юм чинь гэдэг ийм хандлагаар бол ерөнхийдөө харах ийм байдал байдаг. За тэгээд энэ сайн засаглалыг одоо бий болгодог, сайн засаглалыг одоо бүрдүүлдэг ийм одоо чухал элементүүдийг одоо авч үзье. За тэгэхээр энэ дээр бол нэг ийм тогтолцоо бол энэ удирдах зөвлөл board тийм ээ удирдах зөвлөл гэж байгаа юм тий удирдах зөвлөл байгаа. Тэгэхээр ийм удирдах зөвлөлийг бол хоёр янзаар байгуулж болж байгаа. Хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй байдаг гэж байна. Гэхдээ энэ удирдах зөвлөлийн бүтэц бол улс орнуудын хувьд бол өөр одоо бүтцтэй байгаа. За жишээлбэл хоёр хуваасан ийм бүтцийн хувьд бол эхний нэгдүгээр одоо удирдах зөвлөл нь бол supervisory board буюу одоо ахлах тийм ээ төвшний одоо тийм одоо удирдах зөвлөл гэж нэрлэж байгаа. Тэгэхээр энэ удирдах зөвлөлийн гол үүрэг нь юу вэ гэхээр
ахлах албан тушаалын менежерүүдийг одоо томилдог ийм одоо удирдах зөвлөл байгаа. За тэгэхээр энэ дээр бол хоёр төрлийн удирдах зөвлөл байдаг байна тий. Нэг нь болохоор супервайзерын удирдах зөвлөл, нөгөөх нь болохоор менежментийн удирдах зөвлөл гэсэн ийм хоёр одоо төрлийн удирдах зөвлөл байгаа гэж байна. За супервайзерын удирдах зөвлөл бол ерөнхий чиг хандлагыг ингээ хараад ерөнхийд нь одоо удирдах гэдэг ийм одоо удирдах зөвлөл байгаа. Харин менежментийн одоо удирдах зөвлөл гэх юм бол яг одоо үйл ажиллагааг явуулж яадаг, гардан одоо гүйцэтгэж явуулж яадаг ийм удирдах зөвлөлийг бол менежментийн удирдах зөвлөл гэж бол нэрлэж байгаамаа гэж байна. За германуудын хувьд ингээд бид нэр ингээ харах юм бол бид нэр энэ supervisory board, management board гэсэн энэ хоёрыг бол хоёуланг нь бол бид маш ялгаатай бол авч үзтээ. Яагаад гэх юм бол менежментийн борд бол үйл ажиллагааг явуулах, супервайзерын борд бол ерөнхийд нь удирдан чиглүүлэх ийм үүрэгтэй байдаг гэж байна. Ялангуяа хөгжиж байгаа орнуудын хувьд энэ супервайзерын борд, энэ менежмент борд хоёрыг ингээд хольж ялгаж, ялангуяа одоо супервайзерууд менежерийн одоо ажлыг хийж байгаа. Ийм тохиолдолд бол маш их mix up буюу маш их одоо холилдсон хэн нь ямар үүрэг хариуцлага хүлээгээд байгаа юм гэдэг ийм байдлаараа ийм тодорхойгүй байдал бол маш их үүсдэг. За тэгээд энэ дээр бол тэр супервайзерын бордын одоо гол үүрэг юу вэ гэхээр менежерүүдийг томилох, менежерүүдийн зүгээс санал болгосон одоо тухайн ажлыг ингэж гүйцэтгэх яа гэсэн стратегийг хэлэлцээд менежерүүдэд чиглэл өгөх үүрэгтэй ийм борд байгаа. Харин менежерүүд бол тэр одоо өгсөн чиглэлийн дагуу бол үйл ажиллагааг гүйцэтгэх нь супервайзерууд бол хизээч тэр менежерүүдийн үйл ажиллагаанд бол оролцохгүй гэж байна. Тэгэхээр зарим энэ бол саяных бол ийм хоёр ийм одоо ангилалтай тийм ээ хоёр шатлалтай системийн хувьд бол хоёр бордтой системийн хувьд одоо саяны зарчим бол үйлчлэнэ. Хэрвээ нэг одоо системтэй, нэг шатлалтай, нэг одоо тийм ээ удирдах зөвлөлтэй ийм бордын хувьд гэх юм бол та бүхэн хэрвээ мэдж байгаа бол зарим хүмүүсийн албан тушаал дээр executive director буюу гүйцэтгэх захирал, зарим хүмүүсийн албан тушаал дээр non executive director буюу одоо гүйцэтгэх биш тийм ээ одоо ийм захирал гэсэн ийм одоо тийм ээ албан тушаалууд бол байгаа гэж байна. Тэгэхээр энэ дээр бол executive director гэдэг нь бол гүйцэтгэх буюу одоо нөгөө менежерүүдийн үүргийг одоо гүйцэтгэж байгаа ийм хүмүүсийг хэлж байгаа. Харин non executive director гэдэг нь болохоор гүйцэтгэх биш, харин нөгөө өмнөх хоёр одоо тийм ээ ангилалтай тэр системийн дагуу supervisor гэдэг үүргийг бол non executive director нь бол гүйцэтгэж байгаа юм аа. За дараагийн нэг одоо миний гол онцлог дараагийн нэг асуудал бол энэ supervisory board байна уу эсвэл одоо management board байна уу үйл ялгаа тий одоо ялгахгүйгээр ерөөсөө ёс зүйн өндөр одоо стандарттай байх хэрэгтэй юм аа. Энд ажиллаж байгаа хүмүүс бол ёс зүйн хувьд бол өндөр стандарттай байх хэрэгтэй. Хэрвээ хүмүүс энэ ёс зүйн одоо тийм ээ энэ дүрмийг одоо дагдаггүй эсвэл одоо өөрийнх нь одоо майндсет буюу нөгөө ойлголт тийм ээ өөрийнх нь одоо хандлага нь угаасаа одоо нэг ямар нэгэн одоо буруу тийшээ чиглэгдсэн залгагдчихсан ийм байх юм бол энэ бол ерөөсөө дараагийн одоо том дизастер буюу дараагийн том одоо асуудал гарахын анхдагч одоо эцэг юм аа. За тэгээд энэ дэлгэцэн дээр хэрвээ та бүхэн харах юм бол энэ дэлгэцэн дээр бид нар одоо энэ удирдах албан тушаал байгаа менежер хийж байгаа, супервайзер хийж байгаа ийм хүмүүсийн хувьд бол яг ямар одоо тийм ээ чанар, ямар одоо чадамж байх ёстой вэ гэдгийг бол энэ дэлгэцэн дээр бол харуулсан байгаа. За энэ бол ерөөсөө сайн засаглалын одоо гол тулгуур багам юм аа. За энэ ил тод байдал гэдэг бол энэ компанийн засаглалын хувьд бол маш чухал юм аа гэж байна. За энэ ил тод байдал гэдэг нь заримдаа та бүхэн өөрсдийнхөө одоо хувийн жишээн дээр ч гэсэн ингээ хараад үзэх юм бол та бусдад ингээд ил тод байх нь магадгүй тухайн үедээ танд жоохон эвгүй юм сэтгэл төрсөн ч гэсэн эцсийн эцэст үр дүнгээ харах юм бол тэнд бол ямар нэгэн байдлаар хүмүүс бол сэтгэл ханамжтай байдаг. Тэгэхээр яг тэрнтэй нэгэн адилхан одоо компани байна уу, улс орн байна уу? Энэ одоо компани улс орнууд маань хэрвээ ил тод ажиллаж чадах юм бол ил тод ажилласнараа бол ямар нэгэн одоо даалт нуугдсан тэр одоо эрсдлийг одоо гаргаж тавих ийм боломж нь бол нээгтэн ингэж эрсдлийг гаргаж тавьснараа бол одоо буруу хөгж улс орнуудын хувьд бол буруу хөгж компаниудын хувьд одоо юу гэхийг буруу чиг хандлага руу одоо явах гэдэг юм уу ийм зүйл одоо гарч болзошгүй юм аа. Тийм учраас
ил тод байдлаар ингэж ажилласнараа бол энэ гарч болцсгүй эрсдлээс бол урьдчилан сэргийлж зөв чиг хандлагаар зөв одоо хөгжих энэ боломж нь олдох юм. За тийм учраас бол бид нар энэ захирлуудын одоо чадамж тийм ээ захирлуудын бол ур чадварт бол илүү анхаарлаа хандуулж ажигладаг гэж байна. Яагаад энэ захирлуудыг сонгох болсон юм? Ямар одоо ур чадвартай хүмүүсийн өмнө нь ямар одоо ажлуудыг бол хийж исэн. Энэ захирал маань өөрөө бие дааж ажиллаж чадах уугүй юу? Бие дааж ажиллана гэдэг маань болохоор албан ёсоор тийм ээ бие дааж ажиллаж чадах уугүй юу гэдэг нэг асуудал. Нөгөө талаас бол сэтгэл зүйн хувьд бие дааж ажиллаж одоо чадах уугүй юу гэсэн ийм асуудлуудыг бол бид нар тавих хэрэгтэй. Яагаад гэх юм бол ямарваа одоо нэг шийдвэр ингээ гаргах байлаа гэж ингэж бодоход тэр шийдвэрт ямар нэгэн байдлаар одоо тухайн хүн өөр одоо ашиг сонирхлын өнцгөөс харахгүйгээр өөр одоо хүмүүсийг тийм ээ одоо өөр хүмүүсийн сонирхлыг одоо бодохгүйгээр шийдвэр гаргах тэр одоо боломж чадамж нь байна уугүй юу гэдэг дээр бид нар анхаарлаа хандуулах хэрэгтэй. За түүнчлэн бид нар одоо ил тод байдлыг бол энэ мэдээллийн хувь дээр бол бид нар тийм ээ мэдээллийн тоо мэдээллийн хувьд бол бид нар энэ ил тод байдлыг бол ярих хэрэгтэй юм аа гэж байна. Ил тод байдал гэдэг дээр нь бол жишээлбэл бид нар жилийн тайлан тийм ээ одоо эсвэл одоо дунд шатны одоо үнэлгээний тайлан магадгүй одоо instant report буюу одоо give гинтийн одоо шалгалтын тайламж гэдэг юм уу тийм ээ мөн түүнчлэн бол янз бүрийн одоо тэр үйл ажиллагааны явцад гарч болох тэр мэдээллүүд зэрэг энэ бүх зүйлүүдийг бол бид нар одоо ил тод байлгах одоо ёстой. Гэтэ ил тод байлгана гэдэг маань бол тэр мэдээлэл нь бол өөрөө хүн уншихад бол ойлгохдохоор тийм ээ ойлгохдох үз. Мөн түүнчлэн мэдээллийг бол яг цаг хугацаанд нь бол өгөх ёстой юм аа гэж байна. Хэрвээ одоо ямар нэгэн мэдээлэл, ямар нэг тайлаг цаг хугацаанаас нь хоцруулаад нэлээд хугацааны дараа хэрвээ мэдээллийг ил тод болгох юм бол магадгүй тэр мэдээллийн одоо үн цэн буурах, тэр мэдээлэл одоо хэрэгтэй байсан хугацаанаас өнөөдрийг хүртэлх хугацаанд тодорхой одоо үйл ажиллагаа явагдсан, мэдээлэл хуучирсан байх ийм тохиолдлууд бас гардаг гэж байна. За түүнчлэн бол энэ мэдээллийн нээлттэй байдал гэдэг дээр бол ерөөсөө accessibility буюу одоо тэр мэдээллийг олж авах байдлыг бол бид нар аль болох нээлттэй, аль болох одоо амархан ийм байлгах ёстой. Тэгээ та бүхэн бол мэдж байгаа өнөөдөр эрдэнэт интернет бол гарчихсан тийм ээ. Интернетээр дамжуулаад одоо бүх төрлийн мэдээллүүдийг бид нар авч болох боловч хамгийн гол нь нийлүүлж байгаа талаас тэр мэдээллийг өгөх тэр хүсэл, эрмэлзэл бол тэр нийлүүлэгчийн талаас бол бас байх ёстой юм аа. За дараагийн нэг зүйл гэх юм бол энэ слайдн дээр одоо тэмдэглэсэн дараагийн нэг зүйл гэх юм бол энэ жилийн аудит байгаа. Тэгээ жил болгон бол компаниудад аудит хийх хэрэгтэй гэж байна. Ялангуяа одоо Монгол улсад энэ томоохон одоо үндэсний дайдсан компаниуд тийм ээ том одоо ийм компаниуд Монголд орж иж ажиллаж байгаа энэ тохиолдолд бол бид нар энэ жилийн одоо энэ аудитыг одоо гаргах, аудитын тайланг бол гаргах. Ингэхдээ бол зүгээр нэг аудитын тайлан биш одоо нэлээд одоо мэдээллийг одоо оруулсан санхүүгийн одоо материалыг үүсэн ийм чанартай аудитын тайланг бол бид нар энэ дээр гаргах хэрэгтэй маа гэж байна. Ихэнх компаниудын хувьд бол supervisory body буюу одоо тийм ээ board буюу нөгөө supervisory board нь бол яг компани дотроо биш компаниасаа нэлээд зайтай ийм үйл ажиллагаа явуулдаг гэж байна. Тэгэхээр энэ supervisory board-д бас тодорхой мэдээллийг ингэж өгөхийн тулд тэр аудитыг тэр компани дотор нь одоо тийм ээ хийх санхүүгийн одоо мэдээ материалуудыг үзүүлэх үзэх хамгийн гол нь тэр аудит хийж байгаа аудиторууд бол тэр компаниг өөрийг нь одоо яг ямар үйл ажиллагаа явуулдаг вэ гэдгийг сайн ойлгох хэрэгтэй юм аа. Ингэжээж аудитын одоо сайн тайлан гарна. Ингэжээж аудит бол тэр санхүүгийн тэр компанийн одоо санхүүгийн үйл ажиллагаа тэ цэвэр ил тод үнэн зөв явагдсан байна уугүй юу гэдэг ийм дүгнэлтийг бол гаргаж байгаа. За өшөө бас нэг юм үндсэн зарчим бол байгаа. За тэгэхээр Монголд бол яг одоо компаниудад одоо шууд эзэмшил тийм ээ шууд одоо ашиг сонирхолтой хувьцаагийн эзэмшдэг ийм тохиолдлууд бол Монголд харцангуй цөөхөн байгаа. Хэрвээ ингээд дэлхийн нийтийг ингээд харах юм бол бараг одоо хувьцаагүй хүн бол бараг байхгүй тийм ээ. Одоо бүх одоо компаниудад бол ямар нэгэн компаниудад бол тодорхой хэмжээгээр бол хувьцаа эзэмшиж байгаа гэж байна. Тэгэхээр энэ тохиолдолд ямар зарчим баримтлах вэ гэхээр тэр тухайн компанид одоо тийм ээ хувьцаа эзэмшиж байгаа
том хувьцаа эзэмшигч үү, жижиг хувьцаа эзэмшигч үү гэдгээс нь үл хамааран бүх хувьцаа эзэмшигчдэд бол ижил хандах ёстой юм аа. Ялангуяа жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьд гэх юм бол тэр хувьцаа эзэмшигчдэд ямар нэгэн байдлаар шийдвэр гаргахад нөлөөлөх боломж нь харьцангуй хязгаарлагдмал учраас ялангуяа тэр жижиг хувьцаа эзэмшигчдийн одоо ижил тэгш эрхийг хангах талаар бол маш их анхаарлаа хандуулж бол ажиллах ёстой гэж байна. Ялангуяа одоо хувьцааны ногдол ашгийг одоо хуваах ч гэдэг юм уу тийм ээ. Ийм байдлаар бол тэр жижиг хувьцаа эзэмшигчдийн ашгийг их ашгийг бол хамгаалах ёстой. За тэгээд төгсгөл нь ингээд яг дүгнэж ингээд хэлэх юм бол яг миний Монголд ирээд ингээд ажилласан тийм ээ энэ богинохон хугацаанд хийсэн дүгнэлтийг ингээд харах юм бол ерөнхийдөө бол онлайн хувьд тийм ээ энэ компани засаглалын чиглэлээр онлайн хувьд бол маш их зүйлийг бол Монголд хийсэн байна. Энэ зүйлүүд нь жишээлбэл одоо компани засаглалын чиглэлээр хууль, дүрм, журам тийм ээ ийм зүйлүүдийг бол бүгдийг нь бол гаргасан байна. Хамгийн гол нь эдгээр хууль, дүрм, журмыг одоо хэрэгжүүлэх нь бол маш чухал юм аа гэдгийг энэ дээр бол тэмдэглэж хэлмээр байна гэж байна. Мэдээж бол энэ дээр бол олон улсын санхүүгийн корпорац болон одоо бусад байгууллагуудын зүгээс тодорхой одоо дэмжлэг гарган ингэж бол ажиллаж байгаа. Энэ ажлыг бол цааш нь бол үргэлжлүүлэх нь зүйтэй. Мэдээж ямар нэгэн өөрчлөлт бол нэг шөнийн дотор бол болдоггүй. Тэгээд бас алдартай өгөөдөг те ромыг бол нэг өдрийн дотор бариагүй гэдэг тийм ээ. Тэгэхээр яг тэрнтэй адилхан бол энэ бол ийм богинохон хугацаанд одоо бий болчих тийм зүйл бол бас биш ээ. Тийм учраас энэ чиглэлээр бол цааш нь одоо үргэлжлүүлэн ажиллах одоо хэрэгтэй гэж байна. За тэгээ энэ дээр би нэг ийм жишээг бол хэлье гэж байна. За жишээлбэл манай улсын хуулийн дагуу бол энэ томоохон компани тодорхой хууль бихдээ энэ яг агуулгын сайн мэдгүй болохоор зөвхөн шууд орчуулахаас танаас ойлгох бах тий. Энэ хуулийн дагуу бол эсвэл заавал хэрэгжүүлэх ёстой, эсвэл бол тайлбарлах ёстой гэсэн ийм одоо хууль гэдэг юм байна л да. Тэгэхээр энэ хуулийн дагуу болохоор компаниуд бол миний одоо зөвлөж байгаагаар та нарт бол зөвлөхөд бол энэ ялангуяа одоо хөрөнгийн биржтэй бүртгэлтэй байгаа ийм томоохон компаниудын хувьд бол энэ үйл ажиллагааг бол mandatory буюу заавал одоо гүйцэтгэх ийм одоо үйл ажиллагаа болгох хэрэгтэй юм аа гэж байна. Өөрөөр хэлбэл хөрөнгийн биржтэй бүртгэлтэй байгаа бүх компаниуд жилийнхэн тайлан гаргахдаа тэр жилийнхэн тайлан дотор хууль дүрмүүдийг яаж одоо биелүүлсэн бэ? Хэрвээ биелүүлээгүй бол яагаад вэ гэдэг тэр тайлбараа бол заавал оруулж байх ёстой. Ийм одоо тийм ээ одоо зүйл заалтыг одоо хуулиндаа оруулах нь зүйтэй юм уу гэсэн ийм нэг одоо зөвлөмж байгаа гэж. За хоёр дахь одоо нэг том асуудал юу байгаа вэ гэхээр энэ бол зөвхөн Монголд ч байгаа биш. Бас Монголдөө ижил төстэй одоо хөгжиж байгаа бусад орнуудад ч гэсэн тулгарч байгаа ийм хоёр дахь юм том асуудал юу вэ гэхээр энэ холбоотой талуудын хоорондын гүйлгээ буюу одоо ашиг сонирхлын зөрчил гэж нэг юм одоо том асуудал байгаа гэж байна. Жишээлбэл одоо юу гэх юм тухайн одоо өөрийнх нь ажилладаг компаниас одоо цахилгаан худалдаж авах ч гэдэг юм уу те энэ бол маш жижиг жишээ гэж байна л да. Эсвэл одоо тэр тухайн компанитай холбоотойгоор ямар нэгэн одоо гүйлгээ хийсэн тэрэнд нь ямар нэгэн байдлаар ашиг сонирхлын одоо зөрчил илэрч байгаа ийм тохиолдол байх юм бол ерөөсөө шууд яг газар дээр нь одоо тайлагнах ийм зарчмыг бол бид нэ хэрэгжүүлэх ёстой юм а гэж байна. Ялангуяа хуулиндаа хэрвээ бид нар ийм төрлийн ашиг сонирхол одоо зөрчигдсөн, ийм төрлийн гүйлгээ хэрвээ гарах юм бол 3-7 хоногийн биш 3 ажлын хоног дотор бол бид нар энийг бол гаргаж явах хэрэгтэй маа гэж байна. Тэгэхээр ийм төрлийн гүйлгээг бид нар тэр жилийн эцсийн тайлан хүртэл бол хүлээх шаардлагагүй. Хэрвээ жилийн эцсийн хүртэл тайлан хүлээх юм бол эсвэл тэр нь одоо мартагдаад орохгүй, эсвэл тэр мэдээллийнх нь одоо үн цэн бараг одоо тухайн үедээ алга болчих учраас аль болох одоо хэрвээ тийм ээ одоо ийм төрлийн ашиг сонирхлын гүйлгээ юм уу ашиг сонирхлын зөрчил гарсан байвал 3 хоногийн дотор бол мэдэгдэх ёстой гэж байна. Ийм хэрвээ хууль ингээ гаргачих юм бол хүмүүс ийм төрлийн ашиг сонирхлын одоо зөрчилтэй ийм гүйлгээг бол хийхэ болтгоо. Яагаад гэх юм бол нөгөө ил тод байдал гэдгээсээ бас нэг эмээх айх ийм юм гараад ийм төрлийн гүйлгээ бол харцсангүй багсгаа. За дараагийн нэг зүйл энэ ил тод байдалтай холбоотой хэлэхэд бол энэ хувь хүмүүс эсвэл тухайн компани маань бол энэ ёс зүйн одоо зөв ийм одоо хандлагатай байх ёстой юм аа гэж байна. Энэ нь бол зөвхөн одоо хуулийн хүрээнд, хууль хэрэгжүүлэх хүрээнд гэдэг тэр утгаараа биш. Энэ бол нөгөө өөрийн одоо ёс зүй гэдэг утгаараа бол бас ийм тодорхой
ийм нааштай ийм одоо хандлагатай байх ёстой гэж байна. Өөрийнхөө хамтран ажиллагчийг бол үргэлж өөрийнхөө партнер буюу үргэлж одоо миний насан туршийн одоо хамтарч ажиллах ёстой байгууллага, хамтарч ажиллах ёстой хүн гэдэг энэ утгаар нь бол харах нь бол зүйтэй юм аа гэж байна. Тийм учраас бол жишээлбэл өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг тийм ээ одоо хэрэглэгчдэд бодлого ч гэдэг юм уу тийм ээ ийм тохиолдолд үргэлж одоо үргэлж одоо ёс зүйн өндөр түвшинд байх ёстой. Хэрвээ ёс зүйн өндөр түвшинд байж чадахгүй бол магадгүй богино хугацаанд их хэмжээний ашиг хийгээд ирээдүйч нь бол байхгүй болно. Хэрвээ ёс зүйн одоо өндөр түвшинд ингээд байнгын одоо түнштэйгээ ингэж хамтарч ажиллах юм бол магадгүй урт хугацаанд танаа одоо байгууллагын танаа одоо тэр тухайн хүний тийм ээ өөрийнх нь одоо урт хугацааны тэр одоо хандлага үр дүн үр ашиг нь бол харьцангуй өндөр нааштай ийм байх юм аа. За дараагийн энэ слайдн дээр хийсэн одоо дараагийн хамгийн сүүлийн одоо point юу вэ гэхээр манлайлагчид бол өөрөөсөө үлгэр жишээлж манлайлах ёстой юм аа гэдэг ийм зүйлийг бол хэлмээр байна гэж байна. Мэдээж манлайлалыг бол маш олон аргаар бол хийж болно. Хийж болно. Хамгийн одоо үр дүнтэй чухал ийм арга бол манлайлалыг өөрөө одоо үлгэрлэж, өөрөө одоо тэрэндээ одоо тийм ээ зүрх сэтгэлээ өгч би ингэж манлайлнаа гэдэг ийм байдлаар бол хийх ёстой гэж байна. Тэгэхээр энэ өрөөнд сууж байгаа энэ бүх хүмүүс бол маргаашийн лидерүүд байгаа. Өнөөдрийн одоо ийм залуу одоо элитүүд бол энэ өрөөнд одоо сууж байгаа гэж ингэж бол ойлгож байгаа. Тэгэхээр та нар ирээдүйд лидерийн одоо энэ байр суурь дээр лидерийн албан тушаал тийм ээ байр суурь дээр ингэж очихоор бас энэ сайн засаглалын энэ одоо гол зарчмыг тархиндаа хийгээд тэрийг одоо өөрийнхөө үйл ажиллагаанд одоо хэрэгжүүлдэг ийм лидерүүд болох байхаа гэж ингэж бодож байна. Тэгээд миний одоо ажилласан нэг зүйл гэх юм бол Монгол улсад бол зөвхөн компаниудыг ялангуяа улс төрд байгаа энэ лидерүүд бол бас энэ сайн засаглалын зарчмыг ойлгож тэр сайн засаглалын одоо зарчмын дагуу одоо үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй юм аа гэсэн. Ингийн бол манай улс орон одоо цаашаа тийм ээ Монгол улс бол цаашаага хөгжин дэвшиж чаднаа гэсэн ийм зөвлөмжийг бас одоо хэлмээр байна.